таны нэр дээр Монгол Улсын шадар сайд амар сайхнаас сайн буянгийн амар сайхнаас эрүүгийн хуулиар яа шийтгэж өгөөч гэсэн юм өргөдөл ирсэн байгаа. Маа та өргөдөлтөөгөө танилцчих гэсэн. За өргөдөлтөнд танилцаад утсан манай шадар сайд надад фэйсбүүкийн постноос болж гомдсон юм асуудал гарсан байсан. За энэ дээр ямар асуудлууд дээр надад гомдож байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь энэ шинэ хоёр одоо хийн хоолой асуудлыг эсэргүүцээд байна. Би Монгол Улсын эдийн засгийг хэлэх гэсэн чинь энэ шинэ хоёр ингээ эсэргүүцээд агаад би гомдолтой байна гэсэн байсан нэгдүгээр үндэслэл нь. Хоёрдугаар үндэслэл нь болохоор туулын бургасыг хязсан асуудлыг би өөрийнхөө фэйсбүүкт эсэргүүцэж бичсэн байсан. Тэгээд энэний ард одоо шадар сайд амар сайхан болоо одоо түүний ах дүүс байгаа гэдэг утгаар бичсэн байсан. За энэ дээр бас гомдсон юм байна. Гурав дахь асуудал нь болохоор энэ ковидын үеэр биднэрт одоо хэвтэж хэмжлүүлэх эмнэлэг байхгүй байхад 3.2 тэрбумаар усан оргилуур барьсан байгаа асуудлыг эсэргүүцэж бичсэн. За энэ дээр бас гомдсон юм байна. Дөрөв дахь асуудал нь болохоор энэ шинэ хоёр нь болохоор Монгол Улсын засгийн газар, манай засгийн газрын үйл ажиллагааг удаа шүүмжилдэг. Тэр нь надад таалагдахгүй байгаа гэж өргөдөл дээр бид дурдсан байсан. За тав дахь асуудал нь болохоор би өөрийнхөө фэйсбүүк хуудсанд энэ аавны энэ шарил ухдаг юм хятад хүн байсан гэсэн. Тэгээ одоо энэ хүүн Монгол Улсыг самар сайхан болгох юм байна гэдэг постыг би өөрийнхөө нүүр номонд бичсэн байсан. Тэр постыг миний аавыг доромжлоо гэдэг байдлаар бас энэ амар сайхан шадар сайд маань гомдолтой дурдсан байлээ.